Энэ зөв болохоор манай 2 дугаар ангийн дүүгийн маань өдөр тутамдаа үрж явдаг үр өвчин байгаа. Тэгэд энэ дээрээс гадна жилээс гадуур үйл ажиллагаанд зориулсан ийм зөвхөн бас давхар үрж явдаг. Одоо хэдүүлээ энэ дотор юу байгаа харцгаая. Миний түрүүнд хэм бол олны савн гарч ирлээ. Гэхдээ хоосон ийм нохоог нь пенал ийм их дэвтэрнүүд гарч ирлээ. Жилдээ ингээд ашигладаг номнууд нь гарч ирлээ. Харин энэ зөвхөнд нь болохоор усны хувцас, усны шил, тэгээд алчуур, усны сав гэх мэт зүйлсүүд ингээд бэлддэг байх нь. Ийм хүнд жинтэй хоёр цүнхийг надад өдөр болгон үрж явдаг байх нэ. Одоо хэдүүлээ харин жинлэгчээ ашиглаад хэр их хүнд болохыг нь харцгаая. За эхлээд 2 дугаар ангийнхаа дүүгийнхаа жингийг эхлээд үзье. Эхлээд өөрийнх нь биеийн жингийг үзэхэд ойролцоогоор 23 кг орчим байсан. Одоо харин өдөр тутамдаа үүрдэг үр өвчийг нэмээд үзье. Үр өвчийг өөрүүлээд үзэхэд жин нь ойролцоогоор 30 кг буюу 2 дугаар ангийн хүүгүүд өдөр болгон 7 кг ачааг үүрч явдаг байх нь. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаар 30 кг жинтэй хүүхэд дээд талдаа 3 кг жинтэй хичээлийн цүнхийг үүрэх ёстой байдаг. Гэтэл өнөөдөр Монголд сурагчид хүүхдүүд маань 2.5 дахин илүү хүнд ачааг өдөр тутамдаа үүрч явж байна. Энийн үр дүн нь юу вэ? Сурагчид маань хэд их хүнд цүнх үүрч явснаасаа болоод нөрөөний мөрөө байнгын өвчин цаашлаад сүлтэн зогсоо хүртэл аюултай байдаг байх нь. Би Япон улсад 3 удаа сурах солилцооны хөтөлбөрт хамрагдаж байсан. Японоос ахуулаад дэлхийн 50 гаруй хөгжингүй орны сурагчид 7 кг ном биш, ерөөсөө л ганцхан 450 г жинтэй таблетаар бүх хичээлээ амжилттай шийддгийг өөрийн биеэр харсан байгаа. Сайн бацгаана уу, намайг Смитик авахтай Мишель Миси гэдэг. Би Монголын хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүр нэр дэвшиж байгаа миний мөрийн хөтөлбөр маань зөвхөн нэг асуудал 100% төвлөрөх болно. Энэ бол хөнгөн зөв ухаалаг суралцах. Бид зөвхөн төрөөс мөнгө нэхэж суухгүй, 50-ыг харьцахантай буюу 50-тай бодит санхүүжилтийн зааврыг санал болгож байна. Нэг сурагчид хэрэглэх таблетыг 500 мянган төгрөг гэж бодох юм бол 50%-ийг нь жил бүрийн сурах бичиг хэвлэх зардлын хэмнэл, уул уурхаан болон бусад компаниудын нийгмийн хариуцлагын төсөв болон хүүхдийн төлөө фондоос татна. Үлдсэн 50%-ийг нь эцэг эхчүүдийн сайн дурын зөвшөөрлөлд нь үндэслэн ердөө 2 сарын хүүхдийн мөнгийг хуримтлуулаад шууд төхөөрөмжийн 50%-ийн төлбөрийг шийдэх уян хатан боломж олгоно. За ингээд бид нэр таблеттай болчихлоо. Бидний дараагийн асуудал юу вэ гэвэл дата болон Wi-Fi. Таблеттай боллоо гэд эцэг эхчүүдээ бид нэр датаны зардалд оруулах ёсгүй. Тиймээс бид сурагчид сургалтын систем рүү нэвтрэхэд боловсролын датаг үнэгүй болгох zero rate-ийн бодлого, сүлжээгүй орчинд ном уншиж болдог офлайн сурах бичгийн аппликейшн, сургууль бүрд аюулгүй сурагчид смарт Wi-Fi зүүн байгуулах цог шийдлийг цогтон нэвтрүүлнэ. Манай өмнөх сургууль ерөөсөө Wi-Fi байдгүйсэн бохгүй юу? Тэгээ би ингээд хотспотоор цацсангууд ингээд бүр шаал танихгүй хүмүүс ороод ирдэг за. Тэгээ би бодож өтжгаад нэг нэрээ өөрчилснөөс хойш хинч орж ирэх байсан. Юу гэж өөрчилсөн бэ гэхээр сургуулийн багш нарын Wi-Fi гэтгцэн чи хинч орж ирэх байсан. Сургууль дээр Wi-Fi байхгүй байх юм нь бол хэцүү. Монголын хүүхэд бүр хөнгөн цүнхтэй, эрүүл чирэг, ухаалаг технологитой хөл нийлцүүлэн алхахын төлөө бүгдээр хамтдаа зүтгэцгээе. Монголын хүүхдийн зөвлөлийн 5 дугаар үеийн дэд тэргуунд нэр дэвшигч Смитик Мишель Мисиг намайг дэмжээрэй. Баярлалаа баяртай.